За тэгэхээр шууд эмээ сайтын шуурга мэдээлэл хэсэг өнөө өглөөнөөс гурлийн үн огцон нэмэгдлээ гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх худлааны төв дээр ирээд байна. Ингээд гурлийн худалдаа эрхлэгчдээс энэ бүхний тодорхойлгыг авъя. Хариулахгүй. Гэтэ тэгвэл нэмэгдсэн л таа шүү дээ. Тийм. Мэдхгүй таасаа нэмэгдсэн. Мэдхгүй хийдээс нэмэгдсэн. Өнөөдөр бид 2-3 хоног амраад ирсэн чинь нэмэгдсэн. Ингээд хүмүүс амарч чад өнөөдөр л ирсэн яг сайн мэдгүй. Нэмсэн гэсэн үг тийм. Үгүй вирусээс сурчлах өгөхгүй. Ах нь гурилчин биш ээ. Зүгээр гац чинь тодорхой. Тэгээ бид нар нэмэхээс өөр арга байхгүй шүү дээ. Алтан дараа Улаанбаатарын ус утал очиж та нар ярилцлага шүү. Ард өмнөд үннийг хэлвэл. Бид нар бол цаас нэмэлэхдээ нэмэл заахаас өөр арга байхгүй. Яг хэзээ нэмсэн юм бэ? Одоо 9-7 хоногт нэмсэн. Саяын 7 хоногт. Бид гурил худалдаалагчдаас гурилынхаа үнийг хизээнээс хэдэн төгрөгөөр нэмсэн талаар асуусан ч тэд хариулахыг хүссэнгүй. Ямар ч тач Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс энэ оны 8 дугаар сарын 15-наас энэ оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд улаан буудаа, хөх тариа, 10 зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг хориглосон. Энэ шийдвэр гарснаас хойш буюу өнөөдрөөс Оросын холбооны улсаас гурил экспортоор авдаг Алтан тариа, Улаанбаатар гурил, Атар гурил зэрэг компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Оросын холбооны улс дээр дурдсан түүхийн эдийн экспортод хориг тавьсан шалтгааныг энэ зууны цаг агаарын байдал буюу халуун гантай холбоотой гэж албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Энэ тухай Алтан тариа компани маркетингийн менежер Аюушаас утсаар тодруулга авсан юм. Байна. Бай сайн байна уу? Аюуш ч юм уу? Тийм байна. Сайн байна. Энэ шууд цэгийн сайтаас ярьж байгаамаа. Тэгээд танахыг энэ өнөөдөр гурилынхаа үнийг нэмсэн гэсэн ер нь гурилын үн хэдээр нэмэгдсэн бэ? Гадуур танаа бараа бүтээгдэхүүн зарагдж байгаа юу гэж асуухад. Манайха зарагдж байгаа. За. Гурилын үн ер нь нэг 90-130 төгрөгийн хаалт нэмэгдсэн дээ. За. Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Нэмсэн нь хэлсэн. 90-130 хаалт нэмэгдсэн. Тэг хэдэнээс нэмэгдсэн бэ? Өнөөдрөөс. За. 1 кг тутамд 40-130 төгрөгөөр нэмэгдсэн гурилын үнийн талаар иргэд ингэж ярьж байна. Гэхдээ одоо яг энэ чинь хойног Орос нэг 12 сар хүртэл удааныхаа үнийг нэмлээ гэсэн. Тэгээд тэр одоо үйл явдалтай үйл дадлаа нэг ченжүүд өөрийнхөө юм хойныг нэмж шít. Бүх юмны одоо хүнсээ зүйлийн бүх суур үн чинь гурил юм чинь тэгэл буруулдаа энэ чинь бол тодорхой нэрийн 5 нэрийн бараан дээр хязгаарлалт авахгүй энэ төр засгаас хэдэн ченж одоо хувийн наймаачдын югаар бидний амжиргааны одоо худалдаа авч чадвар эрс муудж шít. Өстөр одоо ярьж байгаа нь бөөний зөвөж чинь хүлээснээр контейнерийнхаа одоо бөөний зөвгөдөө хаацсан ба шít. Үйлчлэгээ болохгүй. Одоо бодвол одоо үнийг зохицуулт хийх гэж байгаа хол да. Буруу л гэж үзсэн. Гурилын нэмэгдэнэ гэдэг чинь энэ Оросын холбооны улс гантай байна гэдэг тэргээр дамжуул нэмж байгаа байхгүй юу? Тэр өдөөж хаямныхан бол манайх хангалттай нөөцтэй гурилын нэмэх шаардлага гэсэн юм ярьж байгаа шүү дээ. Тийм л байна. Тэгээд гурилын нэмэгдснээр та бүхэнд ямар нөлөөтэй вэ? Нөлөөтэй байлгүй яах вэ? Гурилын нэмэгдэх шаардлагын амжиргаанд бол муу нөлөөтэй байна шүү дээ. Тэтгэврийн улс ялгаа тэтгэврийн бол одоо гурилтай хүрч чадахгүй болох гэдэг шүү дээ. Ийм л байгаад байгаа юм. Одоо гурилын үн нэмэгдэж ард түмний амьдралд одоо хэцүү л байж дугаасаа. Одоо тэгээд тэтгэвэр тэтгэмжтэй хүмүүс байна, ажил төрөлгүй хүмүүс байна. Тэгэхээр ч одоо ер нь их ачаалууд ард түмний нуруунд дээр ачаал ишөө их л нэмнэ л гэсэн үг шүү дээ. Би одоо онцгой л байна гэж бодож байна. Та тэтгэврийн мөнгө хэдийг авдаг вэ? Би тэтгэврийн мөнгө нэг 130-ыг л авдаг юм да. Хэцүү байна те. За яах вэ? Тэгэл хүүхэд мөхөд хань нөхөр тэгэл хамжаал тэгэл болж л байна л да. Тийм. Би л үнэлтүү гэж бодож шүү дээ. Яг тариа будаа аваагүй байх яхалаа тариа нөө гэдэг юм бодооно нэмэгдэх юм. Гурил нэмэгдэхгүй л байсан юм шүү дээ. Нэмэгдсэн байна л да. Нэмэгдсэн байна. Би төрөнд их удаа гурил авсан та. Тань 13,000 авсан. Хэдээр авдаг гэсэн урд? Урд 12 авдаг гэсэн. 1000-аас нэмэгдсэн. Одоо бас өшөө нэмэгдсэн байна. Өчигдөр гэж 17,000 авсан шүү дээ тий. Гэхдээ одоо яах вэ? Сая ууны гэдэг нэг гурил байдаг штэ тий. Тэр чи 21,000 саас боллоо гэж тэндийг бодолдолтой гэж хэлвэн лээ. Ер нь гурилын үн нэмэгдэх ер нь
Үгүй яах вэ тэгээд нэг миний нэг 25 кг авахд яах вэ нэг сардаал хүрдэг юм да. Ерөөсөө тэгэл дахиад өнөө тэтгэр аваад тэгэл явах 100 мянган цаас ч одоо юу болох вэ? Юм болохгүй шүү дээ. Гэж л бодоод байна шүү дээ. Тий. Тэгээд одоо яах вэ? Одоо нэмэгдсэн чи хөөе наадха багс гэж хэлэлтэй нүс. Тэгээд одоо өгсөн үнээр нь л авахаас шүү дээ. Чи яах вэ? Ясны ч юм ба. Би бол сайн ойлгохгүй. Энэ бол үнэтэл муутай л баг л. Энэ ч одоо энэ жил гайг бүр тэрэ авна л гэсэн. Ахаад улсын нөөцөнд 100 тонн байна гэж байгаа. Тэгээд одоо энэ ченжүүд нь байдаг хаанаас байдаг ингээд зориудаар ингээд нэмээд байдаг энэ буруу л байна шүү дээ. Дураараад байсан. Төр засагч гэсэн нэг анхаардгүй, хөдөө аж ахуйн яамч гэсэн нэг анхаардгүй. Энэ бол одоо иймэрхүү асуудал гараад байдаг. Ард түмэн бол хохирчлоо шүү дээ. Бүх юм нэмж байна. Дулаан салхиа нэмж байна. Гурил будаа нэмж байна. Ядуухан байгаа ард түмэн бол одоо яаж хоолж ундлах юм бэ? Хэцүү л байна шүү дээ энэ бол. Энийг бол анхаарал амаарл юм.